Нэг хоёр. Ууг нь энэ бичлэгийн санаа нь бол Thunderbolts-ын спойлер юу байсан гэсэн чинь энэ бичлэг нь явсаар байгаа судалж байгаа юм явсаар байгаад тал нь энэ кино яаж бүтсэн, ямар хүмүүс хийсэн, ямар санаатай хийсэн, яг яагаад эцсийн бүтээл нь ямар болоход суурь нь яаж тавигдсан, тэгээд эцсийн бүтээл дээр нь спойлер бодлоод гэсэн юм бичлэг болчлоо. Эхлүүлье. За Thunderbolts-ын киноны санаа хаанаас гарсан юм бэ гэхээр яг комикийг нэлээд мэддэг хүмүүс байгаа бах. Comics Explained ч юм уу суугуудаар үзэх юм бол мэдээж комикийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлүүд байгаа баха. За кино нь юунаас үүсвэ, ямар санаанаас эхэлсэн бэ гэхээр James Gunn Guardians of the Galaxy кино хийснийхаа дараа бол нэлээд Thunderbolts гүрүүд дээр суурилсан киног сонирхолтой байгаа гэдгийг Kevin Feige хэлж ирсэн юм байна. За ягаад гэвэл тэр үед юм бүтггүй нөхдүүдээс бүрдсэн яг нэг бааtruуд биш те. Гэхдээ бүр яг цэвэр одоо villain буюу эсрэг муу санаатнууд evil те нөхдүүд биш ийм саарл нөхдүүдээр суурилсан юм киног нь бол өөрт нь их таалагдчихсан юм байна л да. Guardians дээр мэдээж амжилттай ажилласан те. Тэгээд Thunderbolts дээр ажиллах санааг бол гаргаж ирсэн юм байна. Гэхдээ тэр үед нь мэдээж тийм хурдан явах боломж бол байгаагүй. За тэгээд тэрний дараа олон зүйлүүд болоод мань хүм DC-гээ биш юунаас Marvel-аас халагдаад DC дээр очиод Suicide Squad хийгээд буцаагаад Marvel дээр ирээ Guardians of the Galaxy 3 хийгээд тэр Guardians of the Galaxy 3 хийгдэх процесс донд DC-гийн шинэ одоо DC юугийн захирлаар ажиллах одоо бүтээлч захирал буюу creative director хариуцсан одоо том захирлаар те бүр зүгээр director биш executive гэх юм уу тэрүүгээр ажиллахаар болоод ингээд яваад өгсөн. За тэгээ 21 онд юу яасан? Яг саяны гол бол ингээд Thunderbolts-ын ерөөхдөө хамгийн анхны яг дэлгэцэн бүтээл болно гэдэг юм байсан. За тэгээ энэс хойш бол нэг сүртэй яваагүй юм яваагүй байж байгаад 2021 онд Falcon and the Winter Soldier цуврал дээр бол Daniel Brühl жүжигчин Helmut Zemo дүрээрээ эргэж ирсэн. За тэгээ Julia Louis-Dreyfus жүжигч Valentinaгийн дүрд бол анх тоглож гарсан. За тэгээд John Walker-ыг одоо Valentina өөрийн доор ажиллуулж эхэлж байгаагаар бол гардаг тэр цуврал дээр. За John Walker-ын дүр мэдээж тэр дүр цуврал дээр бол маш чухал дүр болж гарч байгаа. За тэгээ Black Widow 2021 он мөн адилхан 2021 онд гарсан Black Widow киноны төгсгөлд Еленатай одоо Valentina бол бас хамтарч ажиллаж байгаагаар бол төгсгөл post credit scene дээр нь бол гардаг. За энэчнээс үдэд бол Thunderbolts-ын кино хийгдэж магадгүй гэдэг таамаг яриа интернет дээр гарч гисэн. Түүнээс биш яг албан ёсны юм бол байгаагүй. За албан ёсоор гэх юм бол 2022 оны 6 сард Jake Schreier найруулагчаар Eric Pearson зохиолчоор ажиллана гэж албан ёсоор зарлагдсан. За тэгээ 2022 оны 7 сард San Diego Comic-Con дээр бол 2024 оны 7 сарын 26-нд Thunderbolts кино нээлттэй хийнэ гэж албан ёсоор зарласан. За юуны хувьд бол найруулагч Jake Schreier-ийн хувьд бол би ингээр ревю дээр хэлж ирсэн 2012 онд гарсан инди хит кино Robert and Frank гэж киног бол найруулсан. За тэгээд 2015 онд гарсан Cara Delevingne тогсон John Green-ийн зохиолоос сэдвүүлсэн Paper Towns киног бол бас найруулсан. Хоёулаа ер нь тун давгүй үнэлгээ авсан. Ялангуяа инди киноны арт киноны сонирхч дунд бол Robert and Frank нэлийн өндөр үнэлгээтэй байдаг. Би бол үзэж байгаагүй. Paper Towns-ыг би үзчихсэн. Маш их таалагдчихсан. За тэгээ Мануны карьерийн одоогийн байдлаар яг Thunderbolts-аас өмнөх хамгийн том одоо акшн шат нь юу байсан бэ гэх юм бол Beef цувралын 6 ангийг найруулсан. За мэдээж Beef цуврал бол одоо урьдчилан өнгөрсөн жил билүү урьдчилан билүү гарсан жилдээ бол одоо Netflix-ийн урьдчилан юм байл та өнгөрсөн жил чинь Shogun FX-ийн том хитнээсэн. Тэрний өнгөрсөн жил Beef гэж хэлж болно те. Beef бол одоо маш том сюрприз хит байсан. За тэгээд тиймч одоо байхад бас буруудгаргүй юм мундаг бүтээл мэдээж байсан. Манайд бол үтсэн байх үзег бол please үзээрэй. За тэгээ Beef-ээр бол ер нь хүмүүс танигдсан гэж хэлж болно яг илүү бүр том хэмжээнд. За тэгээд Eric Pearson бол анх зохиолчор нэрлэгдсэн. Яг ганц одоо хариуцсан зохиолчор нь. За Eric Pearson-ийн хувьд бол бүр яг нөгөө нэг та хэд мэдхүүгөө Pixar-ийн аниматорууд ихэнх нь яг Pixar студиэсээ гардаг штеп. Бүр ингээд бүр анхны концепт, жижигхэн концепт арт мар жижиг юм одоо жижигхэн ихний левел 1-ийн зураачтаар эхлээд тэгэж явсаар байгаа зүйлдээ одоо шорт найруулдаг ч юм уу. Бүр магадгүй одоо тэр нөгөө Bao Enter гэдэг хөрхөн мантон бодтой аниме хийсэн найруулагч жишээ нь анимашны хийсэн найруулагч эсвэл Red Turning Red-ийг жишээ найруулсан шүү дээ. Тэрэн шиг ингээд явдаг Pixar тэрэн шиг Marvel-ийн өстө жинхэнэ дотроосоо гаргасан зохиолч үл Eric Pearson. За мань хүн бол яг зохиолчийн карьераа бол ерөөсөө Marvel-аар эхлүүлсэн. Хамгийн анхны дөрвөн бүтээл нь гэхэд Marvel-ийн
MCU-гийн шүү те. MCU-гийн Phase 1-ийн үеэр one shots гэж гардаг байсныг та санаж байгаах. Marvel-ийн MCU-гийн Phase 1-ийн киноны үйл явдлууд дунд үйл явдал болж байгаа нэг юм жижиг зохиолууд гардаг байсан. За The Consultant, A Funny Thing Happened on the Way to Thor's Hammer, тэгснэ Item 47, Agent Carter гэдэг юм дөрвөн богино хэмжээний Marvel one shot-ыг бол 3 жилийн хугацаанд бол зохиолыг бичижсэн. За энэс цаашаа үргэлжлүүлээд бол Thor Ragnarok-ыг зохиолыг хамтарч бичсэн. Black Widow-ийн зохиолыг бичсэн, Transformers 1 гэсэн киноны зохиолыг бичсэн байгаа ганцаараа. За тэгээд The Fantastic Four First Steps гэх нэг зүүн гарах гэж байгаа киноны зохиолыг хамтарч бол бичсэн. За дунд нь бас Godzilla vs Kong кинон дээр зохиолчоор ажиллаад амьдсан ийм уран бүтээлчийг бол эхний зохиолчор бол оруулж ирсэн. За ингээд энэ хоёрын ажил бол эхлээд явж итл бол юу яасан? Beef Shaw-ны бол одоо яг хин Jake Shire бол яг найруулагчаар нь ажилласан. Гэхдээ манай хэд мэдэх бах гэхдээ мэдгүй хүмүүс зөвлөлөө тайлбарлахад яг телевизийн цуврал дээр найруулагч бол гол одоо креатив эрхчлөө ч юм уу креатив гол ахалсан хүн нь байдаггүй. Дэлгэцийн бүтээл дээр продюсер мөнгөтэй талыг нь хариуцдаг боловч креатив талыг найруулагч байдаг тийм ихэнх нөхцөлд. Гэхдээ юунд бол телевизийн бүтээл дээр яг шоу раннер буюу executive producer гүйцэтгэх продюсер хүмүүс яг гол одоо хариуцж ажилласан хүмүүс байдаг. Найруулагчид бол илүү жоохон гүйцэтгэгч талтай байдаг. Мэдээж техник, креатив тал байгаа ч гэсэн зохиол өрнөл талаас бол хоролцоо илүү бага байх нь түгээмэл ер нь бол. За тэгэнгүүт Beef цувралыг бол одоо гол хариуцж хийж зохиолын бичиж шоу раннераар нь ажилласан хүн бол Lee Sun-jin гэж солонгос уран бүтээлч байгаа. За тэгээ Lee Sun-jin-ыг Jake Shire бол одоо оруулж ирсэн Thunderbolts project дээр. За тэгээ оруулж ирээд бол одоо зохиолыг дахиж шинээр яг бүтэн оронгоор нэргүүлнэ гэсэн үг шиг. Гэтэл шинжилж байгаа тий. Дараагийн хувилбарт нь оруулахад одоо гол хувь нэмрийг оруулах зорилготойгоор Lee Sun-jin-ыг дуудсан. За тэгээ Lee Sun-jin бол орж исэн гол шалтгаан нь бол Jake Shire яг хиний Eric Pearce-ны бичсэн ихний зохиолын хувилбар бол хитрхи Black Widow-оос орж ирж байгаа цувар дөрүүд дээр одоо фокуслаад байна. Одоо Елена ч юм уу Алексей Шостаков те Red Guardian энэ хоёр дээр ч юм уу магадгүй хитрхи фокуслаад байна гэсэн одоо үндслээр бол Lee Sun-jin-ыг оруулж ирж зохиолыг нэмж шинжлэх юм бол одоо санаа гаргаад шинжилт бол хийгдээд ингээд явсан гэж. За тэгээд Eric Jake Shire бол одоо нэг юм олон мэдээж уулзалтууд хийж байгаа. Тэгээд уулзалтуудын нэгэн дээр нь бол киноны одоо реклам гарах тизерүүд тийм ээ анх энэ ч одоо бүр нээлттэй ихээс 8 сарын өмнө анхны тизер нь гарсан. Бас нэлээд итгэлтэй байсан Marvel-ийн хувьд бол тэгээд тизерүүдийнхаа нэгэн дээр киноныхоо нэрийг Thunderbolts гэж тодорхойлох цэг бишээ од тавьчаа. Тэгээд тэрүүгээр нь явандаа ингээд яг илүү гоё нэр олё гэж юм санаа бол гаргасан юм байлаа. Тэгээд тэрийг нь бол одоо Kevin Feige мэдээж Marvel Studio-ийн ерөнхийлөгч за тэгээд co-president одоо хамтарсан ерөнхийлөгч юу гэх co-president Louis D'Esposito энэ хоёрт бол айгүй таалагдсан юм байна тэр санаа. За тэгээд marketing department-тайгаа ярилцаад за энэ юу н айгүй зүгээр юм байна. Гоё санаа юм байна гэд бүр энүүгээрээ одоо full marketing дээр Thunderbolts одтой ингээд бол явахаар бол болсон. Яг гоо киноны үйл явдлын за энэ full spoiler дээр review гэдгийг бити мартаарай. Киноны төгсөлт бол яг энэ баг маань бол New Avengers болох нь бол тодорхой байсан. Ерөн зохиолын гол үндсэн төгсөл дээр угаасаа тэр бол байж исэн. Гэхдээ яг одоо юу гэдэг тэр од гэдэг дээр киноныхоо тайтлыг New Avengers болгоно гэдэг үггүй бол арай шийдэг байсан. Гэхдээ Thunderbolts од гээ явчаа гэж явсан гэж. За тэгээд юу яасан? Ажил хаялт бол энэ кинонд маш их нөлөөсөн. За 2023 оны 5 сарын 2-оос 9 сарын 27-ны хооронд WGA буюу дэлгэцийн бүтээлийн зохиолчдын нэгдэл. За тэгээд 2023 оны 7 сарын 14-өөс 11 сарын 9-ны хугацаанд буюу яг давтсан гэсэн үг SAG-AFTRA буюу одоо дэлгэцийн бүтээлийн жүжигчдийн нэгдэл гэсэн юм хоёр нэгдэл бол ажил хаялт зарсан тодорхой хэмжээнд давтсан. За тэр талаар бол The Rusty Talks подкастаар бол тэр үед маш дэлгэрэнгүй учир шалтгаан нөхцөл байдлуудыг нь бол ярьж байсан. За энэ бол энэ киноны зуураагаа бол хөгжүүлэлтийн процесст маш их нөлөөсөн. За яг юун дээр яаж нөлөөсөн гэдэг деталуудыг нь бол зарим нэг зүйлүүд нь яриан донд бол нэмээд ороод ирнэ. За тэгээд юу дуусаад бол одоо ажил хаялтууд дуусны дараа ажилдаа буцаад ороход бол бас зохиолоо дахиж 150 илүү том зургаар эргэж харах боломж гарсан гэж байгаа. За тэгээд тэр үед бол Taskmaster-ийн дүр бол ихэнд үхэх юм байна. Ихэнд үхэх гэдэг юм өөрчлөлтийг бол гол оруулсан өөрчлөлт гэж байгаа. Тэгээд яг төгсгөлд нь хурж болох байсан ч гэсэн тэр нь одоо Bob-ийн хоёрын Елена хоёрын харилцаа тэр хоёрын харилцааны юм одоо
жин за тэгээ нөлөөнч гэдэг юм уу тэр зүйлүүдэд Taskmaster дундуур нь хүлэн орж ирэхээр одоо садаа болоод байна гэж үзсэн юм байна. Тэгээ Taskmaster-ыг бол ихэнд хөхүүлэхээр болсон өөрчлөлт яг энэ нөгөө ажил айлтууд дуусны дараа буцаад ажил ороход бол хийсэн гэж байгаа. За тэгээд буцаад зураг авалтууд эхлэхэд буцаад жоох яг зураг авалт эхлэхэд бол одоо Joanna Callow гэж зохиолчийг бол нэмж оруулж ирсэн. За Joanna Callow бол орж ирээд яг зураг авалтын дундуур зохиолыг шинчлэх юм үүрэгтэй бол орж ирсэн байгаа. За Joanna Callow-гийн хувьд бол өөрөө бас мундаг уран бүтээлч BoJack Horseman Netflix-ийн BoJack Horseman дээр зохиолчоор ажиллаж байсан. За Amazon-ы үнэхээр гайхалтай мундаг цуврал байдаг. Undone гэж хоёр одоо бүлэгтэй цуврал байдаг. Rosa Salazar гол дүр тоглодог. Тэгээд Better Call Saul, Breaking Bad цувралуудаараа бид нэр мэдих Saul Goodman тоглодог. Bob Odenkirk бас туслах дүр тоглодог юм. Rotoscope animation гэдэг зураг авалт аваад тэрэн дээр нь гараар одоо нэмж хөдөлгөөнийг нь бүр ингээд анимашн болгодог ийм стилтэй маш гүн философийн сэдвүүдтэй ийм сонирхолтой зурвал байдаг Amazon дээр байдаг. Тэгээ энэ зурвал дээр зохиолчоор ажилласан. За тэгээ мань үний одоо карьерийн хамгийн том одоо хүртэлх амжилт нь бол The Bear зурвал FX-дээр гарсан 3 бүлэг гарчаад байгаа. Энэ 100 одоо 6 сард 4 дэх бүлэг нь гарна гэж санаж байна. Маш олон шагналуудыг авч байгаа. Олон жүжигчид энэчнээс мундаг гарч ирж байгаа юм юуг бол зохиолыг бол зохиолтой цувралыг бол зохиолыг нь хамт бол бичлэлсэн яг co-showrunner нь буюу хамтарч одоо гол хариуцч идэг хоёр хүний. Нэг нь бол Joanna Callow байгаа. За тэгээд Beef дээр мөн ажилласан. За ингээд Beef-ийн crew бол Thunderbolts дээр ер нь нэлээд жинтэй орж ирсэн гэсэн. За тэгээд Joanna Callow орж ирснээр юуг тэлсэн бэ те мань хүний гол хийсэн оролцоо юу юм бэ гэхээр Shame Rooms гэж байгаа те Void-д орсны дараа тэр өрөөнүүд өгдөг шүү дээ те одоо шууд утгаар орчуулахаар ичгүүртэй өрөөнүүд болох гэдэг. Гэхдээ зөвхөн ичгүүрүүд үгнээс гадна юм өөрөөхөө өнгөрсөнд болсон ичгүүртэй за ичгүүрээс гадна юм нүүр тулахад хэцүү харамсдаг сэтгэл нь өвддөг тийм ээ магадгүй травматай ийм зүйлүүдэд туулах ийм зүйлүүд нь байх юм өрөөнүүд гэсэн юм концептыг бол илүү тэлж зохиолыг нь тэлж бол гаргасан юм байна. За ялангуяа Белова, Елена Белова тэгээ John Walker, Valentina гэсэн дөрүүдийн юу бол кинон дээр гардаг. Өрөөнүүд нь бол гардаг. Тэгээд одоо юунд бол одоо Void руу яг ингээ ороо боо юм болж явах процесс донд бол яг Bob-ийн одоо Shame өрөөнүүдээр бол одоо ингэж нэг юм том мөч болгож ингэж явах нь бол айгуу чухал юм байна гэж үтсэн гэдэг жаа хин Joanna Callow-гийн хувьд бол за тэгээд яг концептийн хувьд зохиол дээр бол одоо Alexei Shostakov за одоо Red Guardian за тэгээд Ghost буюу Eva Star за Bucky гэсэн дөрүүдийн бол одоо юунууд Shame Room-уудыг бол битсэн гэж байгаа зохиол дээр гэхдээ дэлгэцэн бүтээл дээр зураг авалт яг эцсийн бүтээл дээр бол ороогүй гэж байгаа. За яг тэр хэсгүүдийг зураг авалтаа авсан үг нь одоохондоо тодорхойгүй. Гэхдээ концептийн хувьд бол зохиолын хувьд бол орсон. Магадгүй deleted scene энэ төр гээд явандаа бас хэрвээ зураг авалтаа авсан болгоорч магадгүй тэр талаар одоохондоо мэдээл байхгүй байна. За жишээ нь тэрэн дээр бол одоо Red Guardian ба Alexei Shostakov жишээ нь ингээ гулагт хоригдож байгаа дүрслэл гардаг гэж байгаа нэг өрөөн дээр нь за Ghost буюу одоо Eva Star бол ингээд асрамжийн газар ганцаараа хинч ойртохыг хүсэхгүйгээр ингээ ганцаардсан ингээд өсөж байгааг нь харуулдаг гэж байгаа. За тэгээ нөгөөх нь бол Bucky-гийнх байгаа. Тэгээ Bucky-гийнх болохоор ингээд нэг юм Boy Scout-ийн гишүүн одоо бэнд байхдаа ингээд нэг юм ичгүүртэй мөч болж байгаа тухай гэдэг. Тэр нь гэхдээ юу байсныг бол мэдгүй бид нар одоо мэдгүй үдээс үдэж яддаг өмдөндөө бац юм уу мэдгүй. Тэрийг нь бол гэхдээ одоо ягаагүй л тод гаргаагүй. За ингээд иймэрхүү байдлын өөрчлөлтүүдийг бол одоо хин Joanna Callow хийсэн гэж байгаа. За ингээд кино бол 2024 оны 7 сарын 26-нд нээлттэй их төлөвлөгөөтэй байсан боловч мэдээж түрүүний дурдсан 23 оны хавраас намар хүртэл үргэлжилсэн ажил хайлтуудаас болоод бол мэдээж хойшлох нь ойлгомжтой болсон. Тэгээ хойшлж явсаар гоод ер нь бол Fantastic Four Thunderbolts байраа сольсон гэж бол хэлж болно. Яг саяны өнөөдрийн нээлсэн дээр уулын Fantastic Four өнөөдөр жоох энэ саяны нээдэг бол Fantastic Four байх байсан. Гэхдээ тэрийг бол process донд бол өөрчилсөн. За энэ бүтээлийн үндсэн сэдв агуулгын талаар хэдүүлээ ярилцъя. За энэ мөчөөс яг киноныхоо агуулгыг ярьж ийн гэдээ ойлгочих бол болно. Тэр дундуур нь бас өөр зүйлүүд мэдээж нэмээд яад явах. За энэ дээр бол ерөөсөө хүмүүсийн бодоогүй тооцоолоогүй нэг сонирхолтой зүйл юу юм бэ гэхээр яг үндсэн сэдв тийм ээ яг гол цөм нь. За энэ киноны гол цөм нь юу юм бэ гэхэд ганцаардал харамсал тэ хийсэн үйлдэлүүдийнхаа ч юм уу амьдрсан амьдралынхаа өнгөрснийхөө талаар харамсал. За тэгээ өнгөрсөнтэйгөө нүүр тулах өвчин биш одоо юу гэдэм амьдрсан амьдрал туулсан амьдрал хийсэн үйлдэл гаргасан шийдвэрүүд гэдэг одоо бүгдээрээ нийлүүлж болж болно тус тусдаач болж болно тэднээс үүсэж байгаа сэтгэлд чинь байгаа шар
За тэгээд хүмүүст одоо нөлөөсөн муу нөлөөнүүднийг ч юм тэднэртэйгээ нүүр тулах гэдэг нэг юм том сэдв болвол байсан маш сонирхолтой байсан. Тэгээд дээрэс нь одоо ганцаараа одоо юу гэдэг юм те ингээд энэ бүхэнтэй ганцаараа нүүр тулах албагүй, энэ бүхнийг ганцаараа туулах албагүй гэдгийг бас үндсэн айгуу гоё байсан. Гэхдээ одоо өөр нэгэн хүн ганцаараа тэрнийг туулахгүй тулд те чиний хайртай хүн чинь чиний хүндэлдэг хүн чинь ч юм уу эсвэл заавал тийм байх албагүй, нэг хүн тэнд ганцаараа хүн юм туулж байгаа чи тэр хүнийг ганцаараа байх хэрэггүй, би байна, би хажууд чинь байна гэж очихын тулд чи өөрөө бас өөрийнхөө өнгөрсөнтэй нүүр тулах ганцаардалтайгаа тэгээ өөрийнхөө одоо тэр шаналлтайгаа нүүр тулсан байх хэрэгтэй. Тэрийг мэдэрдэг, тэрийг ойлгодог, шийдчихнэ гэсэн үг. Шийдэгдэх зүйл биш. Гэхдээ тэрийг ойлгодог, мэдэрч гисэн тэр хүн юу туулж байгаа гэдгийг тодорхой хэмжээнд ойлгочихсон байж ич өөрийнхөө void тийм ээ өөрийнхөө тэр хоосон зүйлтэй нүүр тулчихсан байж ич тэр хүнд бас тусалж чадна тийм ээ тэр хүнийг чи ганцаараа байх хэрэггүй чи ганцаараа энийг тулах хэрэггүй гэдгийг ойлгуулж мэдрүүлж чадна. Гэхдээ хүн өөрөө тийхэд бол бас өөр хүн тусалсан байх хэрэгтэй. Тэгэхээр биедээ тэрэн ч тусуулах, биедээ хань болох, биедээ би хажууд чинь бэн шүү чи ганцаараа энийг тулах албагүй гэдгийг мэдрүүлнэ гэдэг бол айгуу чухал зүйл. Тэгээ энэ киноны бас айгуу том мессежүүдийн нэг бол байсан. За тэгээд би бас яг бодож л байлаа л да. Төрөний тэр нөгөө нэг босод дөрүүдийн маань одоо shame room-ууд өрөөнүүд гарсан бол гэж бодож байсан. За тэрнээс гадна гарах гэдэг концепт дээр нийлээд нэмээд зарим дөрүүд маань одоо юу яасан бол гэж бодож л байлаа. Одоо түрүүний хэлсэнтэй Alexei, Red Guardian, Bucky. За Bucky ч гайгүй гэхдээ одоо хин John Walker ч юм уу те Eva Star буюу одоо Ghost. Энэ хэд маань яг өөрөөсдийнхөө хувилбаруудтай нүүр тулсан бол ууг нь их зүгээр ээжтэй гэж бодсон. Яг хуу Joanna Callow бол тэрийг илүү Bob-ийн одоо энэ өрөөнүүдээр туулсан нь илүү гэж үзсэн байгаа юм л та. Гэхдээ бусад өрөөнийхээ ингэсэн бол уг нь зүгээр байсан. Гэхдээ яалтчгүй энэ кино бол Еленагийн л кинолд тэ Елена голдор тэгээд Боб Елена хоёрын кино болчихж байгаа юм. Ерөнхийдөө гэхдээ тэр эдийг ууг нь тэгсэн бол илүү зүгээр байсан баг гэж бодсон. За тэгээд ер нь Shame Room-ийн санааг бол бас гүйцэтгэх продюсерүүдийн нэг Brian Chapek гаргасан гэж байгаа. За тэрийг бас дуртай. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг киноны зохиол гэдэг зүйл ялангуяа юм том production олон 100 сая ч юм уу тэ 100 мөн сая давсан ийм одоо сая долларын өртөгтэй төсөвтэй продакшнуудаар бол ганцхан хүний зохиолоор ч юм уу явдаг, олон зохиол дунд нь орж ирдэг, олон хүмүүс орж ирдэг, олон хүмүүсийн нөлөө бас байдаг гэдгийг бас энэ харуулж байгаа гэж бодож байна. Тэгээ дээрэс нь одоо энэ кинонд бас явж байгаа нэг сэдв гэх юм бол одоо өнгөрсөндөө юу хийж исэн ч байсан гэсэн тэрнээсээ хамааралгүйгээр одоо чи сайныг хийж чаднаа. Чи одоо тэрнээсээ өөр зүйлийг тэр илүү сайныг хийж чаднаа гэдэг санаа бас байгаа. Гэхдээ тэр нь өнгөрсөн зүйлийг чинь өнгөрсөнд хийсэн зүйлийг чи алга болгохгүй автоматар чи сайн хүн болохгүй. Гэхдээ зөрүүлээд ядаж л одооноос эхлээд чи сайн зүйлийг хийж болно гэдгийг харуулж байгаа нь бас сонирхолтой сэдв байсан. Яг гэхдээ яг одоо ингээд нөгөө нэг үзээд бас удаагүй байж шинээрээ байгаа учраас зарим нэг зүйлүүд айгүй логик нарийн талаас нь бас бодоогүй байгаа баг. Гэхдээ одоо жишээ нь үгдээ яг New Avengers те одоо ингээд асууж те New Avengers чинь ингээд байгаа алуурч малуурч хүнд гарууд ухаар яаж болох юм бэ те энэ хэрэг хийсэн хэрэгийнхаа хэрэгтэйг нүр тулдаг юм уу гэд. Тэнгүүт яг харах юм бол мань хэд нэг хүссэндээ биш те мань хэд бол нэг хүссэндээ биш яг Валентинагийн politics явчихж байгаа байхгүй балер зөвүүн одоо тэр нэг politics нь те зөвүүн сэргэлэн чих юм уу нэг юм авч юм явчихж байгаа. Тэгэхээр бас логиктой байгаад байгаа байхгүй логикгүй биш те. За тэгээ Valentina Allegra de Fontaine бол Julia Louis-Dreyfus мэдээж өмнө нь The Falcon and the Winter Soldier дээр гарсан Black Widow-д гарсан домогч жүжигчин мань хүн бол энэ дүрд үнэхээр гоё байна нэг тийм chewing the scenery гэдэг чинь тэр сценд бол бүр ингээд бүр нэг юм уусаад бүр өөрт нэг юм фан байгаа тэр дүрээ бүр нэг ингээд нэг бүтэн мэдрээд те ингэж байгаа нь бол яг Julia Louis-Dreyfus бол яг мэдэгдэжсэн айгу зөв гоё кастингуудын нэг тэгээ дээрэс нь MCU бол одоо юм домогт мундаг супер жүжигчдийг ихэнхдээ эсрэг дүрд оруулж ирээд ер нь туслах жижигчүүд ч гэсэн оруулж ирээд ерөөсөө гоё ашиглаж чадахгүй нэг кинонд өхөөлчдөг ч юм уу. За өхүүлээгүй байсан ч гэсэн гоё ашиглаж чадахгүй хасан зохиол зөндөө байдаг. Одоо Iron Man 3 дээр байгаа Rebecca Hall гэж мундаг жүжигчин байж гин. Guy Pearce байна Iron Man 3 те ямар мундаг жүжигчин билээ сая Оскарт нэр дэвшлээ. The Brutalist киногоор. За тэгээ мэдээж Tony Leung, Ethan Hawke, Christian Bale те өөр би мартчихсан зөндөө хүмүүс байгаа байх.
маш олон ийм одоо мундаг зарим нь бол одоо бүр ийм домогт хэмжээний зарим нь арай тэр хэмжээнд хүрэхгүй ч гэсэн мундаг ийм жүжигчдийг бол одоо хайрын гэж хэлэхээр юм бол зөндөө байхад бол байсан. Энэ удаад бол тгээгүйгэд би маш их баярлж байна. За Geraldine Viswanathan бол одоо Mel гэх төр тоглосон. Валентинагийн туслах. Тэгээ бас зохиолын хувьд бол бас оролцоотой. За тэгээ Geraldine Viswanathan-ы хувьд бол юу яасан бэ гэдэг бас айгүй сонирхолтой л да. Мань хүн өмнө нь бол юунд тоглож байсан хүмүүс мэдвэх. John Cena энтертэй Blockers гэх кинонд тоглож байсан. Blockers киногоор бол нэлээд ер нь хүмүүс танигдсан 18 онд гарсан ийм секс комеди кино. Тэгээ энэ дээр хин Catherine Newton тэгээд John Cena энтер гээд бас дэжгүй гоё жүжигчдийн бүрэлдэхүүн айгүй хөөрхөн комеди кино. Тэгээд орлогын хувьд ч гэсэн өндөр ийм одоо олго олсон ийм амжилттай кино бол байсан. Тэрэн дээр нэлээд хүмүүс танигдсан юм бэ нэлээ. Тэгээ сонирхолтой нь бол энэ дүртхийн Ayo Edebiri тоглох хэрэгтэй байсан. Ayo Edebiri-ийн хувьд бол одоо нөгөө The Bear цувралаар танигдсан The Bear цувралын Sydney гэдэг дүрээр хүмүүс танигдсан. Өөрөө тэгээ бас мундаг зохиолч, бас найруулагч The Bear-ийн season 3 дээр Tina гэдэг дүр дээр суурилсан ангийг бол найруулсан. Маш мундаг найруулагч гарч ирж байгаа, бас мундаг зохиолч, comedian тэгээд жүжигчин ийм маш олон талын авьяастай Irish Princess гарч ирж байгаа. Тэгээд мань хүн бол уг нь тоглох байсан. Тэгээд юуны хувьд бол нөгөө нэг ажил хайлт янз бүрийн хуваарийн өөрчлөлтүүдээс болоод бол олон удаа хойшсон мэдээж кино. Тэгээд тэрнээс одоо үүдэлтэйгээр бол хин Ayo Edebiri тоглох байсан. За тэгээд Geraldine Viswanathan орж ирээд Mel-ийн дүрд бол тоглосон. За тэгээд Mel гэдэг дүр бол яванда Starfire ч лөө Star Fox ч лөө нэг тим дүр болж магадгүй энэ гэсэн rumor явж илээ. Би бол яг тэр тал дээр бол нэмжүүл ярихгүй. Ягаад тэгэхээр би мэдгүй анханасаа тэгээд зүгээр Google дээр Wiki дээр ярих юм бол яг мэдж байгаа зүйлээ ярих биш, зүгээр ихний өнгөцгөн гуглдсан зүйлээ ярих болно. Тэгэхээр тэгэж бас ярмааргүй байна, илүү мэдрэмжээ ярих гэж бодож чинь. Тэгээд энэ дүр дээр бол гоё таарсан. Ayo Edebiri байсан болж бас энержи нь гоё таарах байж гэж бодсон. Гэхдээ Geraldine Viswanathan хинээс Ayo Edebiri-гээс арай дүү болохоор энэ дүр баг илүү таарч уу гэж бодсон. Ayo Edebiri арай ихч болохоор бас нэг дүрийнх нь оролцоо, chemistry харилцаа Валентинатай арай жоохон өөр болчих байсан баггүй ч арай дөхөж байгаа жүжигчний хувьд бол жоохон өөр болохсон баг гэж бодож байна. Гэхдээ нэг тийм сүртэй ялгаа бас байхгүй. Нэр тийм амар яснаа зүрх бас байхгүй. За тэгээд үндсэн одоо манай нөхдүүдийн яг траума юу туулаад байгаа гэдэг маш сонирхолтой байсан. Еленагийн хувьд бол одоо хайртай хүнээ алдах буюу одоо хин Наташаг асуух тийм ээ. Наташа өөхөх бол өөрт нь маш хүнд хэцүүгээр туссан гэдэг бол бид нар мэдж байгаа. Өмнө нь Black Widow дээр тэр Black Widow дээр төгсгөлт тэрийг мэдээж бид нар хардаг. Тэгээд юун дээр ч нэг шууд гардаг юм да Hawkeye дээр. Гэхдээ Black Widow хэн бол Елена тэр кинонд гарсан. За тэгээд энэ дээр ингээд хайртай хүнээ алдах, одоо ихчигээ алдах, тэг ганцаардал тийм ээ, яг ингээд маш их ганцаардаж байгаа гэдгийг бол энэ киноны бүр эхлэлээс гаргаж байгаа. Тэгээд Florence Pugh шиг ийм өндөр зэрэглэлийн мундаг гайхалтай одоо энэ цаг үеэ тодорхойлж байгаа жүжигчтэй нэг энэ дөр одоо кастинг хийсэн. Тэгээ урт хугацаанд энэ кинонуудад ингэж тоглолт оруулсанд би бүр маш баярлж байгаа. Тэгээ Florence Pugh шиг мундаг жүжигчин учраас энэ дүрийг одоо тэр зохиолыг нь сайн бичсэн байна. Тэгээ тэр маш олон одоо зүйлүүдийг туулсан, тэр мэдрэмжийг илэрхийлэх ёстой тэр сценүүд тэр үнэхээр мундаг байсан. Тэр чинь ганц тэр нэг амар монолог хэсэг бол биш шүү дээ, тийм. Алексейтэй гудамжин дээр тэр хэсэг үнэхээр супер. Тэр дангаараа супер. Гэхдээ зөвхөн тэр хэсгээр бол энэ дүрийн туулж байгаа зүйл, мэдэрч байгаа зүйл болоод илэрхийлэгдэхгүй. Тэгээ тэр маш их харамсал, маш их одоо хагцалтай холбоотой сэтгэлийн ингээд ийм шарах, за тэгээ ганцаардал тийм ээ. Тэр хэсэг бол тэр хэсгээр хязгаарлагдахгүй. Энэ бүхнийг бол амнхээр мундаг илэрхийлсэн. Зохиолын сэдв фокус ер нь Елена гэлтгүй энэ дөрүүдийн туулсан зүйл. Яагаад энэ нөхдүүд чи ер нь нэг ийм бүтгүү юм шиг те. Бүтгүү ингээд янз бүрийн нөхдүүд байгаад байгаа билээ. Гэдэг дээр фокус нь их гоё байсан. Энэ ертөнц дээр нь гэхээсээ илүү. Одоо Marvel гээл тэгэхээр ертөнц дээр нь суурьсан. Одоо чинь Captain America ертөнц дээр нь суурьсан те. Ингээл Eternals юм болсон, Hulk гэсэн Captain America яг буруу бол биш мэдээж, кино болгон өөрөөсөө гэсэн одоо харах юм том өнцгтэй. Гэхдээ энэ кино бол ерөөсөө ертөнц дээр нь гэхээсээ илүү. Яг бид нар өөрөөр кинод цувралуудаас орж ирж байгаа дөрүүдийг үзэж байгаа боловч яг киноны үндсэн гол агуулга цөм бол ерөөсөө тэр байгааг энийг хардаа Spider-Man-да гардаг юм байна. Энийг хардаа энэ дээр юм гардаг. Энэ араа Thor юу гэдэг чинь ингээд
Тор жишээ дурддагч байгаа те. Гэхдээ тэрэн дээр одоо Sentry жишээ нь тэнцээ ингээд Avengers би өөрийгөө бурхан гэдэг жаа. Юу бурхан бэ гэдгсэн чинь. Гэхдээ Avengers-аас би бүгдээрийн нэрвснээс илүү хүчтэй. Тэд нар дунд чинь нэг бурхан байсан. Тэгэхээр би бурханаас илүү юм биш үү гэдэг жаа. Тэр зүгээр л тоорыг дурдж байгаа. Гэхдээ ингээд нэг юм фануудад зориулсан референстэй Easter egg одоо юу гэдгийг фан юу гэдэг чтэй сервис бол бас биш байгаа хгүй. Тэгэхээр энэ цөм нь бол үнэхээр фокус сайтай бол санагдсан. За John Walker бол би энэ киног үзэхээс өмнө бол Black Widow-ыг за ялангуяа The Falcon and the Winter Soldier цувралыг үзээрэй гэж бол зөвлөмөр байсан. Хүмүүс асуусан хүмүүст бол тэгээд Falcon and the Winter Soldier цуврал дээр айгүй гоё юм юу гэхээр John Walker-ын дүр яг юу хүсэж байгаа хүн блэ? Ямар нэр төртэй хэрэг үлээ те Captain America байна гэдэг. Тэгээд тэрэндээ яаж улаарж байгаа вэ? Гэхдээ хувь хүн нь өөрөө яг Steve Rogers-ийн хэн байсан бэ гэдэгтээ ямар зөрүүтэй хүн бэ? Тэр нь нийлээд ирэхээр тэр цол өндөр нэртэй нэг имиж гэдэг зүйлтэй яг цол нэр төрийн юмас гад зүгээр л нэг имиж брандинг гэж нэг юм байгаа хгүй тий. Тэр бүх ингээ холилдоод нийлдээд ирэхээр ямар заваа юм болж ийн вэ гэдгийг бол маш сайн тулж харуулсан. Яг уу The Falcon and the Winter Soldier цувралын Flag Smashers гэд эсрэг дөрүүд бол яг үндэ сул байсан. Гэхдээ тэрийг тооцох юм бол тэр цуврал маш сайн цуврал бол байсан. Ууг нь бол тэгээ тэр дундаа ялангуяа John Walker-ын дүр бол байсан. Тэгээ John Walker-т Wyatt Russell тоглож байгаа. Wyatt Russell-ийн хувьд бол Dominic Kurt Russell-ийн хүү. За тэгээд одоо аав хүү хоёр хоёулаа ингээд MCU-д бас эсрэг дүрүүдийг бүтээж ийн гэж хэлж болно. За мэдээж аав бол Ego-гийн дүрд бол тогсон Guardians of the Galaxy 2-ын эсрэг дүр. За тэгээд Falcon and the Winter Soldier дээр бол гоё байсан. Үнэхээр одоо дараагийн Captain America байх юм маш epic юм fail болсон. Тэгээ мань хүний тэр нөгөө Nepo Baby интервью айгуу гоё байсан. Тэрэн дээр ингээд одоо ингээд том өгний хүүхэдтэй карьерийн ингээд тогтчихсон мундаг домогт жүжигчний хүүхэд байх нь өөрийн чинь карьерт нөлөөлдөг өө гэдгсэн чи тэгэлгүй яах юм бэ? Хүмүүс ингээд амархан гэж ярьдаг бүр зүгээр нэг 100 дахин 1000 дахин хэдэн сая дахин амархан штэ бүр бүх юм хамаагүй амархан болж байгаа гэд дэрийг дурдсанаас айгуу гоё байсан. Зарим нэг хүмүүс тэрийг үгүйсгдэг, зарим нь яадаг. Гэтэ тэр чинь давуу тал байгаа юм чи ашиглах нь зөвчтэй те. Гэхдээ тэрийг зүр хүлэн зөвшөөрч ярьж байгаа нь гоё байсан. За тийм тэгээд Wyatt Russell-ийн хувьд бол гоё. Энэ хоёр чинь аав хоёр бас Apple TV Plus дээр гарч байгаа Godzilla-гийн ертөнцид одоо Monsterverse үйл явдал нь болж байгаа Monarch гэдэг цувралд бас хамт тогсон. Wyatt Russell аавынхаа дүрийн залуу хувилбарт. За тэгээд хин Kurt Russell мэдээж хүүгийнхаа дүрийн илүү насны явцсан хувилбарт тогсон. Тэгээд зур бол их сайн болсон гэсэн шүү. Би одоохондоо үзег байгаа. За Hannah John Kamen гэдэг жүжигчин бол Ghost буюу Ava Starr дүр тогсон. Ер нь илүү анхаарал татсан. За бас ер нь тодорхой хэмжээнд сайжруулсан дөрөв жүжигчин. Гэхдээ хангалттай сайжруулж хангалттай ашиглаж чадаагүй санагдсан. Гэхдээ бага хэмжээнд гарахтаа Hannah John Kamen жүжигчин ямар сайн жүжигчин бэ? Энэ дүрээ ямар гоё гаргаж чадах вэ? Ямар өөрийн гэсэн орон зайтай, ямар юм өөрийн гэсэн гравитас гэдэг чинь ингээд нэг юм өөрийг нь тойрсон орон зай үүсчихдэг. Өөрийг нь тойрсон нэг юм татах хүч үүсчихдэг юм жүжигчин байж чадах бай дүр тийм дүрийг гаргаж чаддаг гэдгээ бол бас давхар харуулсан. За Манюны хувьд бол 6 сизон 10 оны их үед дундуур ч юм уу да 14-5 оноос нэг 19-20 он хүртэл хугацаанд гарсан Killjoys гэдэг юм шинжлэх ухааны зөвнөлт тэгээд юм space adventure жоохон fun гэхдээ сонирхолтой нэг юм цувралд бол гол 3-4 нэгийг бүтээсэн 3 сизон 6 сизон гарсан. За тэгээд Black Mirror цувралын эхний бүлгийн 2 дахь анги дээр Selma гэдэг нэг юм дуучин байгаад байдаг шүү дээ. Тэр дүрд тоглосон. За тэгээд 3 дахь бүлгийн 20 дугаар анги буюу play test гэдэг ангид бас өөр нэг дүр тоглосон юм шиг байлаа. Гиснээс би Black Mirror эхний 3 анги үзсэн байж байгаа. Эхний бүлгийн 3 анги. Тэгээд эхний бүлгийг тусна ревю хийн. Тэгээд ер нь цаашдаа Black Mirror-ийн бүлгээр нь ревю бас хийж байгаа шүү. Тийм учраас subscribe дараарай, like дараарай. Тэгээд subscribe дараад хонх дараад шинэ видео гарахад notification очин. Тэгээд үзээрэй. За тэгээд юуны хувьд бол яг Ant-Man and the Wasp кинон дээр анх гарч ирдэг. Тэгээд Ava Starr Ghost-ыг бол хангалттай бас сайн ашиглаж бол бас чадаагүй тэр кинон дээр энэ дээр ч гэсэн чадаагүй. Гэхдээ өмнөхөөс арай илүү болвол одоо тодорхой хэмжээний анхааралтаар гарч чадсан гэж байна. Яг тэр кинон дээр илүү одоо хугацааны үед илүү гарч байгаа ч гэсэн бас яг сайн гол хүмүүсийн сэтгэлийг татгаар ч юм уу те ингээд фокус өгөөр бол байж чадаагүй гэхэд буруудахгүй байна.
За тэгээ мань хүн бол ингээд юм юуны насаараа хүүхэд байхаас хойш одоо ингээд нэг хэцүү павер ч юм уу ингээд золиос болчихсон. Тэгээ тэрнийг барихад маш хэцүүтэй ингээд насаараа ерөөсөө юу юуг л өгөх гээд байгаа айгүй хэцүү шүү дээ. Тэгээ яг Ant-Man and the Wasp-ийн зохиол сториг харах юм бол бас айгүй өрөвдөлттэй дүр байхгүй юу? Хэдийгээр хэсэг дүр юм шиг боловч тэр тэрийг бол энэ дээр илүү жоохон тэлээд өгсөн бол зүгээр байхсан болоо гэж бодож байна. За тэгээ мань хүний дүртээс ашгүй холбоотой Lawrence Fishburne жүжигчний дүр бол уг нь энэ кинонд гарах байсан юм байлээ. Lawrence Fishburne өөрөө оролцох байсан. Гэхдээ бас л мөн одоо ажил хайлтаас болоод бол яагаагүй хуваар нь таараагүй юм байлээ. Тэгээд юу байгаагүй оролцож олж чадаагүй. За Алексей Шостаков буюу одоо Red Guardian Улаанбаатар улаан хамгаалагч. За Мануны хувьд бол өнгөрсөндөө амьдарч байгаа гэдэг нэг зүйлийг ярьж байгаа. Тэг нөгөө нэг юм одоо ингээд яг хизэж бараг байгаагүй. Одоо носталжи гэдэг зүйлийг бүр ингээд тулгацсан зүйл нь байгаа юм л та тийм. Glory Days яг байсан ч юм уу гүү ч юм уу гэмээр юм glory сайхан цаг үе байсан гэдэг юмдаа амьдраад гацчихсан өнгөрсөндөө гацчихсан тэрийгээ тэгээд юм зан характераараа магадгүй комедигоороо тий нэг ийм юмараа дардаг юм хүний л тухай байгаа юм л та ганцаараа тийм жууж тэл чаавсан гэдэг нэг юм болчихсон. Ийм дүр бол байж байгаа. Тэр бол бас айгу сонирхолтой байсан мэдээж Дэвид Харбор жүжигчин бол мундаг жүжигчин маань Stranger Things-ээр бүр одоо олон танигдаад карьер нь бол бүр гоё явж байгаа. Тэгээд энэ дүр бас энэ киноны гол комедиг бол авч явсан энэ киноны. Тэгээд энэ киноны ер нь комеди бас дайггүй байсан. Яг өмнөх ревю дээр ярьсан шүү дээ. Ингээд айгу чухал гоё мөчүүдээ комедигаараа одоо яагаад гэдэг урвуулад байдаг, унгаагаад байдаг байсан бол энэ кинонд тэр нь их баг санагдсан. За байхгүй гэж бас хэлэхгүй. Гэхдээ баг болол санагдсан. За тэгээд Баки Бакагийн хувьд бол одоо өөр цаг үеийн өөр бараг л ертөнцийн юм хүн байж байгаа шүү дээ. Тэгээ яг хуу мань хүн нийгэмдээ илүү яаж оролцож болох вэ? Илүү сайныг яаж хийх үү гэдгээ бодоод бас ус төрч болж молоод тий. Юун дээр Captain America дээр бол одоо иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаагаар гардаг шүү дээ. Конгрессийн одоо юу нөгөө нэг сенатор бол биш гэхдээ конгресс орж тий. Тэгээд мань хүн бол яг хуу нэг тийм өнгөрсөн зүйлээсээ зүхтна гэж бол байхгүй. Тэгээд ус төрөөр дамжуулж үр дүнтэй юм идэх хэцүү. Тэгээд мань хүний хамгийн сайн хийж чадах зүйлүүдээ өөрөө тэрийг гартаа одоо авч яг хийял гэдэг ийм л юм гарч байгаа. Тэгээ мань хүн нэг тийм амар их юм туулцныг бид нар мэдээ ямар их юм туулцныг юм Бакиг бид нар хамгийн сайн мэдж байгаа. Тэгээ тийм болохоор нэг юм амар юм том зөөлхөн жихмэл баага шиг нэг юм амар хөөрхөн гоё амар хөөрхөн гэж шиг нэг юм тухтай дөрөөсөн гэх юм уу. Тэгээ нэг юм том ахан чим шиг те. Гэтэ ингээд бид бүх зүйлийн туулцсан юм мэдэж байгаа. Тэр травмаг нь те ингээд нэг хэсэг дээр ярьдаг шүү дээ. Би ингээд бүр битүү траума те хамгийн гоё пасттай гэдэг юм. Эксплорыг шаардлага байхгүй юу? Гэхдээ байж байгаа нь бас гоё жин дарж байгаа. Ягаад тэр бид нар Бакиг юу туусныг мэднэ. Тэ? Explore шаардлагагүй ч гэсэн. Тэрийг одоо нэмж хөндөг шаардлагагүй. Explore гэдэг үгийг гадаад whatever. Тий. Тэгээд Taskmaster яг хөө тэрэн дээр бол золиосон Taskmaster явж байгаа. Taskmaster бол яг мэдээж комик ч юм уу видео тоглоом ч юм уу ертөнцтэй бол энэ ингээ Avengers-ийн яг супер хүчтэй супер хүч ч юм уу те ил бишэд ч юм уу тийм биш байж болох бүхэл одоо хүчийг нь дуурайж авч хуулж чаддаг сэлэн буу зэвсэг зодон зохион тэгээд тэднийг одоо скиллүүд гэсэн үг шүү дээ сурч чадах скилл бүгдийг ингээ сурчдаг тийм дүр байдаг. Гэхдээ яг үүндээ Black Widow кинон дээр гарсан хим болвол Taskmaster бол яг тэр комик Taskmaster ер нь бол биш. Гэхдээ энэ дээр яг Taskmaster фокус аваад байгаа боловч ер нь MCU бүр ганц Taskmaster биш ганц Thunderbolts ч биш. Ер нь л MCU дээрх дөрүүд яг комикныхоо дүр хизээж байдаг. Та нар Iron Man-ыг ба Tony Stark бол бүр яг л хиний Robert Downey Jr.-ийн Kiss Bang Bang кино болон тэрнээс хоошоогоо яг өөрийгөө дахиж олж исэн үеийн Роберт Дауни Жуниорийн жүжиглэлт харизмагаар л Тони Старк болчихсон. Жишээ нь хин Nicholas J. Fury, Nick Fury шал өөр дүр байдаг байсан болвол Samuel L. Jackson-аар буучсан. Жишээ нь гэдэг ч юм уу. За тэр байтга маш олон дүр тэр мандрин зандринууд юу вэ? Өчнөө дүрүүд би зүгээр санаанд орж байгаа. Тэгэхээр одоо энэ хим Елена Белова буюу одоо энэ Black Widow мэдв бол шаал нэг юм өөр дүр оролцоо багтай инэ тэр. Тэнгүүт
яг Taskmaster дээр л тэрэнд фокуслуулаад байгаа юм л да. Тэгээ зүгээр Marvel бол угаасаа өөрчилсөн. Одоо Guardians-ыг бодолтой. Одоо сүүлдээ Guardians of the Galaxy кинон амжилттай болоод анимашн болон сүүлдээ видео тоглоом юуных нь комикны дүрүүд нь киноноос инфлюенс аваад бүр илүү яваад гисэн шүү дээ. Тэр дүрүүд нь ямар байх нь. Яг мэдээж төстэй зүйлүүд байж л байгаа л да. Core зүйлүүд одоо голц хүмүүд нь байж байгаа. Тэр дүр нь юун дээр суурилдаг дүрлээ гэсэн цөмүүд нь байж байгаа. Гэхдээ маш өөр болгосон зүйлүүд маш их байгаа. Тийм болохоор тэр бол энэ бол анхны юм бол биш ээ, өөрчилсөн нь бол. Тэгээд гэхдээ өөрчилсөн асуудалгүй ууг нь гэхдээ Black Widow кинонд Taskmaster дүрийг гой гаргуулж чадаагүй. Тэр бол үнэ. За тэгээд энэ дээр бол эвтэйхээ оруулаад дуусчихъя гэж бодсон юм шиг байгаа. Би бол тэгж бодож чинь зүгээр яг харамсалтай нь Olga Kurylenko Украин төрсэн Франц жүжигчний хувьд бол жоохон харамсалтай. Кэрст ингээд том байж болохоор ийм одоо франчайз дүр нь бол харамсалтай ингээд нэг юм гой ашиглагдаж чадаагүй, өөрийнх нь буруугүйгээр гой ашиглагдаж чадаагүйгээр ингээд дуусчих. Энэ дээр бол яг Olga Kurylenko өөрөө бол ганцхан дагалж байгаа шүү дээ. Яг үүндээ бус хэсгүүдээр нь бол тоглогч тоглож байгаа. Тэгээд тэр бол жоохон харамсалтай. Гэхдээ яг тэгээ одоо заримдаа иймэрхүү зүйл байна. Энэ киноны бас одоо сөрөг поинтуудын нэг сайн ашиглаж чадаагүй гэдэг нь. Тэгээд ер нь л MCU франчайзын бас яг Olga Kurylenko нөгөө нэг сүртэй мундаг төрөний хийсэн жүжигчдийн хэмжээнд дөхөгчгүй л дээ. Гэхдээ л бас л одоо жүжигчнээ сайн ашиглаж чадаагүй, дүрээ сайн ашиглаж чадаагүй одоо энэ таархан хийсэн шийдлүүдийн бас нэгэн Taskmaster болж байгаа MCU-гийн фейлерүүдийн нэг, том фейлүүдийн нэг биш ч гэсэн фейлүүд донд мэдээж бас орж байгаа. За энэ кинон дээр дүр дээр фокуслах юм бол хамгийн том фокус өгчтэй юм бол мэдээж Bob Sentry Void 3 байна. Lewis Pullman жүжигчин тоглосон. За Steven Yeun уг нь бол тоглосон мэдээж бас л бифийн хэдийн нэг. За тэгээд мэдээж Оскар нэр дэвшсэн Minari киногоор Оскар нэр дэвшсэн манай хэд мэдж байгаа. The Walking Dead дээр манай хэд сайн мэднэ. Тэгэхээр мундаг жүжигчин тэгээ мань хүн бол одоо юунд Invincible бас дууруулгаар мэднэ те. Тэгээд мань хүн бол Bob Sentry-д тоглох байсан. За тэгээ концепт арт нүртэл гарцсан байлээ та одоо харж байгаа. Концепт арт нь гарцсан байлээ. Тэгээд мань хүн бол бас л одоо нөгөө нэг юуны ажил хайлтуудаас бол хамаарат хуваар нь таараагүй тэгээд болсон. Тэгээд оронд нь бол одоо Bob биш Bill Pullman гэж жүжигчний бол хүү Lewis Pullman бол орж ирсэн. Bill Pullman-ыг бол манай хэд юугаар сайн мэдвэх юм. Will Smith-ийн гол дүр тоглосон Independence Day киноны одоо ерөнхийлөгчд тоглолтоор манай хэд л мэдвэх. Одоо кинон дээр гардаг хамгийн epic юм дайнд уурхан чайш юм дэ дайны өмнө сэргээсэн юм сүртэй одоо speech яриа хийдэг сценүүдийн нэг шүү дээ. Тэр Independence Day хэсэг бол одоо тэр бол бүр алдартай хэсэг. Pacific Rim-ийн Idris Elba-гийн яриа бас гоё. За мэдээж Lord of the Rings дээрх хинтээ Theoden King-ийн яриатай юу ярих вэ? Тэрийг яриа гэж хэлэх үү юу вэ? Манай тайлбарлаарай гоё. Тэдний шиг яриа хүрхгүй гэхдээ бас юм гоё хэсэг бас домогт хэсэг байдаг Америк ерөнхийлөгчийн төр тоглолдог. Тэр жүжигчний хүү Lewis Pullman бас тоглосон байгаа. Тэгээд 3 шал өөр дүр байгаа. Бобын дүрд маш гоё тоглосон. Сентригийн дүрд нэг их гараагүй ч гэсэн тэр сцен өөрөө гоё байсан. Тэгээ Void. За тэгээд Void бүр супер байсан. Тэгээд хин Steven Yeun тоглосоныг зөвөр төсөөлөхөд үнэхээр гоё байгаа. Steven Yeun тоглосон бол гурууланд нь маш мундаг байх байсан. Гэхдээ Lewis Pullman ердөөсөө ч харамсгаар байгаагүй. Steven Yeun байсан ч болоосоо гэж бодгоор байгаагүй. Өөрөө энэ 3 тис ондоо дүрт бол үнэхээр мундаг тоглож яг ялангуяа Bob-ийн туулж байгаа зүйл Void-ийн point-уудыг үнэхээр гоё гаргаж мэдрүүлж ингэж бол чадсан гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дөрүүд дээрээ ингэж амар сайн суурилсан. Яг хөө мэдээж зарим нэгэн дээр нь илүү зарим дээр нь бага байгаа ойлгомжтой. Гэхдээ л ингэж сайн суурилсан юм байна гэдэг бол бас энэ киноны аюу том онсон зүйл гэж бодож байна. За тэгээ энэ кинон дээр action байна. Action дээр бол хамгийн таалагдсан зүйл юу вэ гэвэл Void-ийн одоо action хэсэг Void-тэй холбоотой бүх action хэсгүүд байсан. За тэрний VFX, visual effect-ийн style хийц бол үнэхээр тасархай байсан. Шууд ингээ бат гэж ингээ харуулцдаг те. Шууд Void руу авчиж байгаа. Тэр бол гоё байсан. Тэгээ тэрний одоо юуг бол одоо visual талаасаа, дүрслэл талаасаа үлгэр жишээг бол Хирошимад одоо дэлбэлсэн цөмийн бөмбөгний дараах цөмийн бөмбөг дэлбэлсний дараах Хирошимагийн дүрслэлээс үлгэр жишээ авсан гэж байгаа маш хүнд юм авсан гэсэн. Тэгээ яг нөгөө тесрэлтэнд нь өрцөн одоо хүмүүсийн одоо тэр авд бол яг Хирошимад ингээд бүр хар сүүдрүүд үссэн бол байдгийн бэлээ, тэм зураг мөрөгч бас байдгийн бэлээ. Тэрнээс үлгэр жишээ авсан. Тэрнээс ч одоо өгж байгаа мэдрэмж нь бас байгаа. Одоо энэ жишээ нэг хүүхдийг унж байгаа том цементнээс бетоноос хин Red Guardian аварж байгаа штэ жоохон хүүхд. Тэр жоохон хүүхд батгээд алга болоход гэх ангал амар юу болж байгаа штэ. Хүүхэд гэдэг чи юу вэ те?
тэр мэдрэмж биднэрт өгж байгаа мэдрэмж ингийн хүн насан туршсан одоо хүчилээд бид нар ойлгож байгаа те тэр төгсөл нь зүгээр ямар хүндий тэгж жоод хүүхэд гэлээ бүр хүнд тусч байгаа те тэр мэдрэмжийг яг мэдээж шал хоёр өөр зүйл гэхдээ л киноныхоо яг тэр контекстн дотор ертөнц дотор тэр мэдрэмжийг бол өгч чадсан гэж бас өгөх ёстой мэдрэмж өгч чадсан гэж бол бодож байгаа. Тэгээд тэр акшн хэсэг юуны шийдэл бол дүрслийн шийдэл бас гоё байсан. За тэгээд киноны төгсгөл ингээд сентиментэртэй англ том байтал болол тийм ийм бол байгаагүй их баярлсан. За киноны төгсгөл бол одоо илүү сэтгэл хөдлөлтөөр илүү human тулаан байсан тийм ээ. Яг ингээд энэ кинон дээр гаргаад байгаа гол сэдвүү тийм ээ. Ганцаардал, харуусал, гашуудал тэр өнгөрсөнтэйгээ нүүр тулах одоо Джон Вокерийн хувьд тэр ингээд тэр нэг амар том фейлер нь тэрнтэйгээ бүр орооцолтож ороогдож явсаар байгаа ихнэр хүүхдээ байсаа хөндөрчихсэн ихнэр хүүхд нь өөрийг нь хаяад явчихсан ч юм уу тэрэнд хүргэсэн тийм ээ гэдэг ч юм уу энэ бүхэнтэй ийм сэдвүүдтэйгээ нүүр тулж яг илүү сэтгэл хөдлөл талаас нүүр тулж байгаа илүү human нүүр тулж байгаа зүйлүүд байсанд би бол маш их баярсан. Төгсгөлийн тэр шийдэл бол олон хүн таалагдсан байх гэж бол бодож байна. Тэгээд ингээ шэм рүүмүүдтэйгээ тулсан ялангуяа Елена те яг хуу хин Валентина тэрийгээ үзсэн хин Джон Вокер тэрнтэйгээ таарсан. Гэхдээ нөгөө байсан бол гэдгийг би түрүүнд дурдсан те байсан бол илүү гоё байсан баг. Гэхдээ тэр төгсгөлийн шийдэл бол гоё. Тэгэнгүүт нэг юм ярьж байгаа одоо ингээд нөгөө нэг юм олон дөрүүдтэй олон супер баатруудтай нэг ертөнцид нэг юм болонгууд нөгөө хэд нь хаана байсан бэ гэдэг асуудал гарч ирдэг те Thor the Dark World болж хахад Avengers хаана байсан бэ гэдэг ч юм уу юм яригддаг. Тэнгүүд энэ дээр тэр ярих шаардлагагүй болгочихж байгаа байхгүй. Нью-Йоркд жижиг хөшгөний цаана болж байсан явдлыг бус нь мэдэх албагүй Sam буюу Captain America ч юм уу одоо Spider-Man одоо Daredevil юу гэдгийг мэдэх шаардлагагүй тийм үү. Тэнгүүд яг Нью-Йорк хот ингэж байгаа үед нөгөө мэдэх боломжгүй байхгүй. Нью-Йоркод байсан хэд хэрвээ Sam Нью-Йоркоос өөр газар байсан бол ирж амжихааргүй хин бак биш Daredevil хин хоёр Spider-Man хоёр Нью-Йоркт байсан бол тэгэхэд Void-д орцоолох гэсэн үг байхгүй. Тэр ингээд маш богино хугацаанд амар хурдан Void ингэж тараад тэр дотор Void дотор манайд амар одоо ийм боо юм болоод тэнцээс маш хурдан буцаачиж байгаа. Ийм юм болчихж байгаа гэсэн. Яг мэдээж тэр нэг дээр тулдаж мулдаан болж байгаа. Гэтэ тэр тулдаж мулдаж байгаа доор Void ирээд ингээд бутан Void руу ороод тэгээ буцах хоёрын хооронд бол юу гэдэг Spidey Daredevil нэтэрэ нөхдүүд бол нэг ирээл амар том юм болох бол хугацаа бас байгаагүй гэдэг нь бас айгүй гоё. Бас одоо логиктэй гэх юм уу тодорхой хэмжээний ийм бол байсан. За энэ киноны сул зүйлүүдийн нэг хөгжим бол нэг сүртэй байгаагүй гэдэг өмнөх ревю дээр бол дурдсан. За тэгээ Avengers гэдэг одоо joke хийж байгаа надад таалагдсан. Credit scene дээр бол New Mutants гэдэг нэг ингээд явуулчихж байгаа шүү дээ. Тэгээ New Mutants болгож байгаа шийдвэр нь Valeriaгийн би Валерия гэдэг Валентинагийн нэг юм балер зүүн скиминг гэдэг штэ тийм төлөвлөлт наагур цаагур нь тоглолт хийсэн өөртөө ашигтайгаар тоглолт хийсэн нэг балер политишнтэй politics явуулсан нэг юм балер зүүн овчин юм байгаа хгүй. Тэрэн дээр ер нь бол суурьс нь бол надад амар таалагдсан. Тэгээд тэрний үр дүнд New Avengers болж байгаа шүү дээ. Нэг амар өөрсдөө хүссэн дэвч шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр Avengers энэ төргээ тоглож байгаа нь бол надад айгүй зүгээр санагдсан. Яг ин чи ингээ шууд одоо бидний өмнөх мэдих Avengers бол ингээ яг шууд утгаараа баатрууд те. Энэ бол тийм хүмүүс биш шүү дээ. Айгүй хүнд ийм баатруудтай хайр гаргийнхын хитэнчудаа ирсэн явсан тэгээ ингээм амар fucked up ертөнцид амьдарч байгаа юм дунд нь амьдарч байгаа шүүдэр завсраар нь амьдарч байгаа юм хүмүүс байгаа учраас тэрийг serious хүлээж авах гэдэг бол хэцүү тийм ээ. Яг тэр баатрууд болох гэдгийг тэрэн дээр тэрийг одоо дөрүүд нь болон кинон хүлээн зөвшөөрч харуулж байгаа надад бол одоо нэлээд таалагдсан. За тэгээд төгсөлд бол одоо credit scene дээр ингээд тэрийг ярьж мараад нэтэрээ тэр нөгөө нэг юм snack mac гэдэг бахан comedy юмнууд явж байгаа. Interdimensional тэ ингээд өөр одоо dimensionуудын хоорондох одоо сансар хөлөг орж ирж байна гэх. Тэгээд ингээд F4-тэй Fantastic Four-ын трейлер дээр гардаг. Яг тэр сансар хөлөг ингээд орж ирж байгаа. Тэгээд дуусч байгаа. За энэ дээр бол одоо найруулагч Jack Schreier-аас ярьслага авсан байлээ л тэ ингээд яг Fantastic Four-тай хамгийн түрүүнд манай ертөнцөөс танилцсан хүмүүс хин юм уу? Одоо New Avengers юм уу гэсэн чи би тэрийг үл хэлж мэдэхгүй байна. За яагаад юм бэ гэхээр тэр сцен, тэр хэсэг, тэр сет тийм ээ тэр тайз бол Avengers Doomsday киноны тайз. За тэр бол Avengers Doomsday киноны хэсэг байсан. Avengers Doomsday кинонд зориулж зураг авалтыг авсан. Тэгээд Russo-гийн ах дүүс бол тэр хэсгийг найруулсан, найруулагч найруулсан. Би бол зүгээр хажууд нь үзэгчээр тийм ээ хажууд нь бол байсан. Тэгээ миний ингээд найруулсан дөрүүд маань илүү том зүйл рүү ингээд явж байгаа юм шиг одоо явж байгаа мэдрэмжийг авах нь бол надад гоё байсан гэж
Jack Schreier Thunderbolts-ын найруулагч бол ярьсан байсан. За харин яг Fantastic Four юун дээр юу болоод орж ирэх тэр ертөнцийн сүрээд инээ тэр орж ирэх юм үгүй мүү тэр бас сонирхолтой. Fantastic Four-ын саяны бүтэн трейлерыг харах юм бол нэг бүр ингээ бүтэн сүрж байгаа гариглуу яг Fantastic Four-ын маань юу явж байгаа сансруу хөлөг бас явж байгаа нэг сценээс нь тэр нь арай дэлхий үл биш байх. Гэхдээ бас сонирн байна яаж явах уу гэдэг. Тэгээд тэрэн дээр юу орж ирэх үү, яаж холбогдох уу гэдэг сонирн байна. Тэгээд одоо дараагийн кино бол Fantastic Four-го 2025 оны 7 сар 25-нд одоо 2 сар 20 хоногийн дараа бол гарнаа. За тэрэн дээр шөнийн тусгай үзэр хийн шүү. Thunderbolts дээр шөнийн тусгай үзэр хийж IMAX танхимд үзсэн маш гоё байсан. За тэгээд Fantastic Four дээр бол мэдээж үзэн. За Avengers Doomsday дээр үзэн. Doomsday-с өмнө 2026 оны 2 сард бол бас нэг ямар кинон тодорхойгүй release date Marvel Studios-оос бол заачсан байгаа. Гэхдээ тэр кино нь одоохонд юу байхыг ерөөсөө зарлаагүй байгаа. Яг өмнө нь бол Blade гэж тооцоолж ирсэн. Гэхдээ Blade бол одоо бүр хийгдэх нь ч бараг худлаа болж ах шиг байна. Тэгэхээр тэрнээс өмнө бол одоо магадгүй Black Panther 3 байх уу, Doctor Strange 3 байх уу, эсвэл Shang-Chi 2 байх уу гэдэг ийм таамагуд бол яваад байгаа. Гэхдээ тэрийг бас энэ оны 100 намар болоод ирэхэд илүү ялангуяа 100 болоод ирэхэд илүү тодорхой мэдэх байх гэж бодож байна. Ягаад гэвэл 26 оны 2 сард хэрвээ үнэхээр кино гарах бол одоо энэ 100 бараг зургийн авалт нь хийгдсэн байх ёстой гэсэн үг шүү дээ. Одоо тэгэхээр яг одоо зураг авалт явж байгаа project бол байхгүй байгаа ялангуяа том. Тэгэхээр бараг тэр тэнд кино орох нүгөө юу гэдэг бол нэг өөр том сэдв асуултын тэмдэг бас үлдэж ийн гэсэн үг. За тэгээд Thunderbolts кино бол ерөнхийдөө маш их таалагдсан. Боцноос илүү surprising те илүү боцноос илүү гинтийн бэлэг босон зохиол агуулга хийц сэтж байгаа хөндөж байгаас сэдв гэдэг ч юм уу ийм зүйлүүдээр бол их том одоо гинтийн бэлэг болсон тооцоосноос өөр зүйл болсон ийм гоё кино бол байж чадлаа. Тэгээд одоо ингээд эргэн тойрон интернет хүмүүсийг ингээ харж байхад бол MCU Marvel Cinematic Universe дэх хүмүүсийн сонирхлыг бол хамаагүй сэргээж байх шиг байна. За одоо хамгийн ойрхон бол 6 сард Iron Heart байгаа. Тэгээд Marvel өөрөөсөө Iron Heart-ыг яг маркетинг хийхгүй байгаад бол хүмүүс бас яг хүлээж байгаа хүмүүс нэлээд бухимдалтай бол байгаа. Тэгээд одоо энэ кино гараад нэлээд амжилттай болчихж байгаа учраас дараа 7 хоногудаас бол Iron Heart цувралын юу болол эхлэх байхаа. Маркетинг болол эхлэх байх гэж бол бодож байна. Тэгээд Phase 5 бол энүүгээр аль биесээр бол Thunderbolts киногоор бол дуусж байгаа. Тэгэнгүүт дараагийн бүтээлүүд юу байх вэ? Яаж явах вэ гэдэг нэг юм сонирхолтой юмнууд бас яваал байна л да. Phase 6 25-аас 27 оны хооронд явах хэрэгтэй гэж байгаа. Одоо Phase 6-гийн хэдүүлээ бүтээлүүдийг жишээ нь ингээ харах юм бол Eyes of Wakanda гэдэг цуврал энэ одоо 8 сард гарч эхэлнэ гэж байгаа. Marvel Zombies Animation бол 10 сарын 3-нд гарна гэж байгаа. 12 сарын 5, 12 сард Wonder Man-ы цуврал бол гарна гэж байгаа. Destin Daniel Cretton найруулагчтай нэгээр нь ажиллаж байгаа. За тэгээд Daredevil Born Again-ы дараагийн бүлэг бол 26 оны 3 сард гарна гэж байгаа. Vision Quest гэж нөгөө цагаан Visionтэй юм шиг байгаа WandaVision дээр яваад өгдөг. Тэр цуврал бол 26-нд байгаа гэж байгаа. Your Friendly Neighborhood Spider-Man гэдэг зураг 26-нд байгаа гэж байгаа. За тэгээд нэг иймэрхүү бүтээлүүд одоо ингээд хуваартай бол байж байгаа. Яг аль нь хэр болоод хүмүүст бас хүрхвэ гэдэг сонирхолтой. Мэдээж яг юу бол анхаарлыг бол татаж чадлаа. Thunderbolts-тэй цаашаа хэр явах вэ? Iron Heart-аар дуусчих юм шүү дээ уучлаарай. Яг аль биесээр бол Phase 5 Iron Heart-аар дуусчих юм. 6 сарын 24-нд 6 анги бол гарч эхлэх юм билээ. Тэгээд сайн болоосоо гэж найдаж байна. Маркетинга хийж эхлэх бах. Саяхан бол Daredevil Born Again дууссан. Би бол ерөөсөө үзег байгаа. Яг үчих юм бол явандаа ярих бах. Тийм байна. Тэгээ манай Marvel-д ямар хүлээлттэй байна. Юуны хувьд Thunderbolts-ийн хувьд ямар сэтгэлтэй байна, ямар деталууд нь ямар санагдсан, санаа сэтгэлүүдээ нээлттэй хуваалцаарай. За энэ видеоны комент хэсэг бол full спойлертай мэдээж тэрэнд бол нээлттэй. Бүтэн weekend байтгаа өнгөрч байгаа учраас тэрэнд бол асуудалгүй гэж бодож нээлттэйгээд 4-5члаа шүү дээ, тий. Тэгэхээр гайгүй гэж бодож байна. Тэгээд юун дээр бас удахгүй гарч байгаа кинонууд дэлгэцэн бүтээлүүд дээр ямар сан сэтгэлтэй байна. За тэгээд тусгай үзэр дээр оролцоогоор Rusty Socks Facebook хуудасуулан Rusty Randolph Instagram-ыг дагаарай. Тэгээд энэ суугаа бас дагаа subscribe дараарай. Тэгээд donation хийж дэмжээрэй. Fantastic Four дээр бол гоё тусгай үзэр энэ. За бас Marvel гэлтгүү мэдээж DC-гийн одоо энэ жил DCU-гийн анхны дэлгэцэн одоо бүрийн хэмжээний кино олж гарч байгаа Superman кино бол 7 сарын 11-нд бас байгаа айлын дээр нь тусгай үзэр болоо шөнийн үзэр хийнэ. Тэгээд яг шөнийх байх үгүйг нь одоо мэдээж би шийдэхгүй зүгээр санаа шийдэн. Гэхдээ айлын дээр тусгай үзэр бол хийн фэнүүдийн үзүрийн уур амьсгал бол мэдээж гоё байдаг. Тэгэхээр
Тэр талаар бас санал сэтгэлдээ хуваалцаараа мэдээлэл авахыг хүсвэл юуны саяны хэлсэн суугуудыг дагаараа өглөө 4 цаг болж байгаа учраас хэл амж байгаа оролцолтой байна. Тэг хамт байсан бүгдээрээ баярлалаа. Subscribe дараарай, лайк дараарай, бусдтайгаа хуваалцаараа donation нээж дэмжээрэй. Үйл ажиллагаанд оролцоорой Instagram дээр. Дагаараа баярлалаа. Баяр та.